Монгол Улсын засгийн газраас 2023-аас 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан жуулчдын урсгалыг орон нутагтаа татах төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор аймгийн соёл урлаг, аялал жуулчлал залуучуудын газраас Дархуул аймагт үйл ажиллагаагаа явуулж буй зочид буудал амралт совилын газруудын төлөөлөлтөд уулзал зохион байгуулж байна. Дархуул аймагт 2024 оны хагас жилийн байдлаар нийт 39 зочид буудал, 18 амралтын газар, 2 совилын газар, 1 хүүхдийн заслан үйл ажиллагаа явуулж байна. Тус салбарт нийт 515 хүн ажиллаж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд голлох, үүрэг гүйцэтгэх эдгээр газруудад тавигдаж буй ерхий шаардлага стандарт, эрх зүйн орчин, хийгдсэн хяналт шалгалт, цаашид анхаарах асуудлуудад холбогдох мэргэжлийн байгууллагууд уг сургалтаар мэдээлэл өглөө. Манай Дархуул аймагт одоо соёл урлаг, аялал жуулчлал залуучуудын газар гэсэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За үүнтэй холбогдуулаад ингээд эрхлэх асуудлын хүрээнд одоо чиг үүрэг одоо хяналт тавьж ажиллах, за бодлогоор хангах энэ одоо байгууллагуудтайгаа өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна. За Дархуул аймагт бол 39 буудал одоо үйл ажиллагаагаа явуулж байна. За үүн нь бол 1050 ор байна. Тэгэхээр зэрэг одоо хүмүүсийн хүлээн авах хүчин чадалтай байна гэсэн үг. 18 одоо амралт совилын газар, за 2 одоо совилын газар ингэж үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр зэрэг эдгээр газруудын одоо захирлууд, удирдлагуудтай өнөөдөр аль биесны уулзалтыг зохион байгуулж байна. За эдгээр зочид буудлууд маань стандартын одоо ямар стандартуудыг хэрхэн яаж баримталж ажиллах талаар аймгийн стандарт хэмжил зүйн газраас бол аль биесны мэдээллийг өгч байна. За мөн аймгийн эрүүл мэндийн газар, хүнс хүдэн аж ахуйн газар дээр ажиллаж байгаа салбарын хяналтын улсын байцаагч нар мөн одоо бид одоо зочид буудлуудад хэрхэн одоо ямар хяналтуудыг тавихын төлөвлөгөөт олон төлөвлөгөө тусдаа эрсдлийн удирдлагын одоо энэ үнэлгээг хэрхэн яаж хийх үү гэдэг энэ бодлогын чанартай мэдээллүүдээ өгч байна. Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 2025-аас 28 оноод үйл ажиллагааны хөтөлбөрт дөрвөлрлийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэсэн байгаа. За мөн одоо Go Mongolia арга хэмжээ, за мөн аймгийн аялал жуулчлалын одоо мастер төлөвлөгөөнд тусгагдсны дагуу за энэ аялал жуулчлалын байгууллагууд маань хэрхэн яаж хамтарч ажиллахын, за төрөөс одоо бодлогын хувьд одоо хэрхэн яаж дэмжих юм бэ гэдгийг одоо өнөөдрийн уулзалтаар ярьж байна. Тэгээд аймгийн засаг дарга үйл ажиллагааны хөтөлбөр батлагдахаар одоо яг боловсруулагдаж байгаа энэ үед за эдгээр одоо хүмүүсийнхаа салбарын хүмүүсийнхаа санаачлагыг сонсож за уг хөтөлбөрт тусгуулах, за ирэх одоо жилүүдийнхаа төлөвлөгөөнд тусгах одоо ийм зорилготой. За энэ уулзалтын дараа тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа одоо энэ тусгай сонирхлын бүлгүүд буюу аялал жуулчлалын холбооныхонтойгоо уулзахаар төлөвлөж байна. За одоо ингээд он гараад нэгдсэн зөвлөгөөний хийн. За нэгдсэн зөвлөгөөнөөрөө мэргэжлийн одоо байгууллагуудыг одоо авчирч сургалт мэдээлэлээр хангах ийм бодлоготой байна. Учир нь зочлогчлагын салбарынхны маань одоо ажиллах хүчний хувьд маш их докторгүй байдаг. За мэргэжсэн доктортой байх энэ тал дээр нь одоо хэрхэн яаж хамтарч ажиллах вэ? Сургалт мэдээлэл хэрхэн яаж өгөх вэ гэдэг өнөөдөр өгч байгаа сургалт аваад мэдээлэл авч байгаа хүмүүс маань ингээд магадгүй сарын дараа 2 сарын дараа одоо өөрчлөгдсөн байдаг гэх мэтчлэн маш олон зүйлийг ярьж байна. Тэгэхээр энэ одоо салбарын хүний нөөцийн бодлогыг хэрхэн яаж доктортой байлгахын гэх мэтчлэн маш олон зүйлүүдийг бас өнөөдрийн асуудлаар ярьж байна. 2024 оны 3 дугаар улирлын байдлаар Дархуул аймагт зочлох үйлчилгээний 55 байгууллагаар гадаадын 4663, дотоодын 160330 буюу нийт 164993 жуулчин үйлчлүүлж 9 ивент арга хэмжээнд оролцжээ. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг дэмжсэн ивент арга хэмжээнүүдийг зохион байгуулснаар зочлох үйлчилгээний салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсад өрсөлдөх чадрыг дээшлүүлэх, дотоодын аялал жуулчлалыг дэмжихэд чухал ач холбогдол үзүүлж байна.